Монгол эр хүн та өөрийгөө босго. Өөрийгөө ял. Өнөөдөр та өөрийнхөө хамгийн сайн хувилбарыг бүтээ. Монгол ирчүүдтэй зориулан танилцуулж буй урмын ялгаа нэвтрүүлэг. Алхан бүрдчин урам өгнө. Гэр бүлийн радио 104.5, 84.5 долгион дээр суугаад харуулсан сонсож байгаа эрхэм сонсогч танд энэ өдрийн мэндийг хүргье. Гэр бүлийн радио 104.5-ын сэтгүүлч гэр бүл судлаач Амарсан намны би өнөөдөр урмын алхаа нэвтрүүлгийн цоошинлох дугаарыг танд хүргэхэд бэлэн болсон байна. Монгол ирчүүдэд урам зориг өгч, өөрийгөө илүү хүчирхэг, өөдрөг, илүү зоригтой болоход нь дэм болох зоригтой урмын алхаа нэвтрүүлгийг гэр бүлийн радиогоос ирчүүдэд зориулан хүргэж байгаа. Тэгэхээр өнөөдөр Монголын нийгэмд ирчүүдийг шүүмжлэх, буруутгах хандлага одоо жилээс жилд өсөх болсон. Тэгэхээр урмын алхаа нэвтрүүлэг үүний эсрэг арга барил буюу магтаж урамшуулах хэлбэрээр Монгол ирчүүдэд одоо дэмжихийг хүсэж байгаа. Дэмжих гэж хичээл зүтгэл гаргаж энэхүү нэвтрүүлгийг явуулж байгаа. Тэгэхээр эр хүний сэтгэлийн хоол бол магтаал, урамшуул байдаг. Тиймээс болохгүй байна гэж шүүмжлэхийн оронд болж байгаа, бүтэж байгаа, сайхан байгаа тэр талуудыг нь онцлон Монгол ирчүүдэд магтахыг үүгээр дамжуулаад Монгол ирчүүд маань илүү урам зоригтой, илүү хүсэл тэмүүлэлтэй, илүү өөдрөг харилцааныхаа талбар бүр дээр сайн байх энэ нөхцөл байдлыг урмын алхаа нэвтрүүлэг гол чиглэл болгож байгаа. Тэгэхээр гэр бүлийн радио 104.5 урмын алхаа нэвтрүүлгийг радиогоор сонсож байгаа бол та өнөөдрийн нэвтрүүлгийн энэ дугаартай холбоотойгоор өөрийнхөө хэр одоо сайн жолооч вэ гэсэн энэ сэдвээр ярих гэж байгаа энэ нөхцөл байдалтай уялдуулаад өөртөө бас дүгнэлт хийгээд үзээрэй. Өнөөдөр сайн жолооч гэсэн сэдвийн хүрээнд урмын алхаа нэвтрүүлэг хүрнэ. Тэгээд нэвтрүүлгийг үзэж байгаа, сонсож байгаа хүмүүсийн маань хувьд нэг ялангуяа үзэгчдийн маань хувьд өөрийнхөө дотны бүсд байдаг эрэгтэйчүүдэд меншн хийгээд хэр сайн жолооч вэ гэдэг тал дээр нь дүн тавиарай. Гэхдээ болж өгвөл шүүмжилж буруутгах хандлагаас илүү урамшуулж магтах энэ хандлагыг бариа. Тэгэд ер нь бол амьдрал дээр эр хүн ингэж жолоо өрдөг, тэгж жолоо өрдөг, одоо жолоо зам тээврийн аваар осол хин их гаргаж ийн, нөгөө согтуугаар барьж ийн гэж сөрөг статистик мэдээлэл нийгэмдэр дүүрэн баг. Гэхдээ хэдүүлээ энэний эсрэг өнөөдөр сөргөөр биш эергээр байхыг хичээцгээе. За нөгөө талдаа үнэхээр сайн жолоо барьдаг тим ирчүүд зөндөө байгаа шүү дээ. Тэгэхээр тэдгээр ирчүүдийг дуу хоолойгоо өргөж би бол замын хөдөлгөөнд оролцохдоо ийм байхыг эрхэмлэдэг, ингэж хичээдгээ гэсэн тэдгээр ирчүүд манаас өөрийнхөө жишээ түүх зүйлүүдээс бас эрүүлээрээ коммент хэсэгт нь бичээрэй гэж уриалж байна. За тэгэхээр урмын алхаа нэвтрүүлгийн өнөөдрийн ярьж байгаа сайн жолооч гэж сэдвтэй холбоотой. Энэ сайн жолооч гэдэг сэдв бол ер нь ирчүүдийн магадгүй өдөр тутамдаа хийдэг мөртлөнгөө зарим талдаа хангалттай ухамсарлагдаггүй, ойлгодоггүй зүйлүүдийн нэг юм. Ойлгодоггүй гэдэг гол утгыг юун дээр хэлж байгаа вэ гэхээр сайн жолооч гэж яг ямар хүн хэлэх вэ? Хурдан тавхдаг хүн хэлэх юм. Эсвэл олон жил жолоо барьсан хүн хэлэх юм. Хүн бүр л магадгүй одоо сайн жолооч гэж ийм хүний хэлнэ гэж өөрийнхөө хариулах байх л байна. Гэхдээ миний хувьд яг энэ сэдвээр бэлдэж байхдаа юу гэж бодсон бэ гэхээр сайн жолооч гэж өөрийнхөө болон бусдын амь насыг хүндэлдэг хүнийг л хэлэх юм байна гэж бодсон. Өнөөдөр зам дээр ууртай жолооч нар их байна. Дайрч шахсан замын одлон одоо хөдөлгөөний дүрм зөрчөх, жолоо одоо согтуугаар жолоо барих гэх мэт зүйлс. Энэ нөхцөл байдлууд ингээл нэг энгийн байдаг үзэгдэл шиг болцсон. Гэхдээ машин жолоодно гэдэг бол тоглоом биш ээ. Нэг буруу шийдвэр нэг гэр бүлийг уйлуулж болдго юм аа. Нэг амьдралыг өөрчилж болдго юм аа. Энэ талаар тунгаан бодно гэдэг нь чухал байгаа юм. Тэгэхээр яг энэ чухал агуулгыг түрээд та гэр бүлийн радио 104.5-ийн пэйж хуудсан дээр явж байгаа лайв стриминд ор коммент хэсэгт нь сайн жолооч гэж ийм юм хэлнэ гэсэн өөрийнхөө бодлыг сэтгэл хэлбэрээр үлдээгээрэй. За мөн сайн жолооч гэж үнэлдэг, өөрийнхөө хүрээнд байдаг
аавыгаа, ахыгаа, магадгүй эрэгтэй найзыгаа, одоо дүүгээ, хүүгээ, хүрэгнээ меншн хийгээд тэдгээр хүмүүсийг бас үнэхээр би ч их нэртэй энэ хүмүүст ингээ сайн жолооч гэдгээр үнэлэгддэг юм байна гэдэг тийм мэдрэмжийг урам зориг бас надтай хамт өгөөсэй гэж хүсэж байна. За нөгөө нэг сайн болгохын тулд яагаад сайн байх хэрэгтэй вэ гэдэг үнцгийг онцлох нь өөрөө чухал л да. Тийм учраас урмын алхаа нэвтрүүлэг дээр хүмүүсээс бодит түүх авдаг. За өнөөдөр нэгэн бүсгүй бас жолоо барьдаг нөхрийнхөө талаарх өөрийнхөө амьдралд тохиолддог нөхцөл байдлуудыг бичсэн л дээ. За энийг одоо би танд уншиж өгье л да. Сайн байна уу? Манай нөхөр жолоо сайн барьдаг. Гэхдээ дүрм их зөрчдөг. Шартаа уралдаад улаан гэрлээ гарна. Давхар зураас давж иргэн. Заримдаа хөдөө явж байхдаа оролцруулдаг. Эмэгтэй үнэл хойно биеийн бүхэн дээр нь өглөлгүй яах вэ? Гэр бүлээрээ явж байж бла бла гэж хэлэхээр миний үгийг авдаггүй. Харин ч дуугаа явдаг. Ийм нөхрийг ер нь яах вэ гэсэн утга агуулгатай зүйлийг нэгэн бүсгүй бичиж ирүүлжээ. Тэгэхээр яг энэ бичиж ирүүлсэн бүсгүйтэй адилхан тийм жишээ түүхүүд таны амьдралд хэр байдаг вэ? За нөгөө талдаа ер нь бол яг ийм нөхцөл байдлыг магадгүй одоо маш олон ирчүүд бас хийдэг л дээ. Шар гэрлэлээр одоо дайрал улаан гэрэлтэй зэрэгцээд гарахаас өсөөлөл давхар зураас зүрх давах. За тэгэл энэ бүсгүн бичсэнчлэн хөдөө замд зарим тохиолдолд ингээд хурд хэтрүүлдэг. Иймэрхүү нөхцөл байдлууд бол нөгөө ирчүүдийн хувьд за цагдаа байхгүй бол магадгүй камер л байхгүй бол ингээд нэг далдаар нууцаар хийчдэг нэг юм хөвшил тогтцоод байна л да. Тэгээд энэний чинь ард өөрөө ямар ойлголтууд байна вэ гэхээр дүрм гэдэг зүйлийг яах гэж гаргадаг юм бэ гэсэн нэг зүйлийг монголчууд ярьдаг. Зөрчих гэж л гаргадаг шүү дээ гэсэн юм яриад. За тэгэл нөгөө Монголын үед 3 он гэжтэй ингээл яг ингээд нэг буруу талаас нь аливаа зүйлийг харах, аливаа зүйлийг ухамсарлах, ойлгох гэдэг энэ нэг нөхцөл байдлуудыг ингээд хийгээд байдаг. Тэгэхээр хөгжингүй орнуудад бол нөгөө нийтийн соёл маш хүндэртэй. Жолоо барайл өрөөлийн ард суулаа бол та нийгмийн харилцаанд орж байгаа. За нэг ялангуяа замын хөдөлгөөнд ингээд оролцсон гэдэг чинь та өөрийгөө хүндлэх хамгийн чухал зүйлийг үүсгэж байгаа. Бусдыг хүндлэх хамгийн чухал тэр хөдөлгөөнд оролцож байгаа. Энэ бүхнийг санах нь өөрөө чухал байдаг. Тэгэхээр нийтлэг одоо жолоочдын гаргадаг, ирчүүдийн гаргадаг энэ нөхцөл байдлуудаас ингээд харахад магадгүй та замын хөдөлгөөнд оролцохдоо сигналдахгүй тайван хүлээгээд зогс. Бусдад зам тавиад өг. Уурлахгүй жолоогоо барь. Магадгүй одоо утас оролдоод жолоо барих хэрэг байхгүй. Мэдээж уусан бол хизээч өрөөлийн ард битээ суув. Хорд бүг хэтрүүл дүрмийг одоо жижиг гэлтгүй бүх дүрмийг одоо сахиж замын хөдөлгөөнд оролцох гэдэг энэ нөхцөл байдлуудыг үүсгэх нь өөрөө чухал. Тэгээ ихэнх одоо нөгөө замын хөдөлгөөний айхтар аваар ослууд чинь ерөөсөө л энэ түрүүний миний хэлдэг зүйлүүдээс үүдэлтэйгээр би л явна гэсэн энэ өнцгөөс үүдэлтэйгээр өөрийгөө бодсон энэ нөхцөл байдал чинь өөрөө эргээд ямар муухай аваар ослыг аимшигтай хагцлыг үлдээж байгааг ер нь ойлгох хэрэгтэй. Энэ бол нөгөө бүхэл ирчүүдэд хамаатай. Тэгээд яг таны хань яг энэ тал дээр хэр үүрэгтэй ухамсартай байдаг вэ? Энэ талаар бас та бичээрэй. Тэгээ сайн жолооч гэдэг бол хурдан жолоо барьдаг хүнийг хэлэхгүй. Хариуцлагатай жолоо барьдаг хүнийг хэл. Сайн жолооч гэж дүрмийг мөрддөг. Магадгүй ууртай стресстэй байгаа бол түүнийг удирддаг. Бусдыг хүндэлдэг хүнийг хэл. Жолооны ард ингээл суухад ер нь хүний ингээл жинхэнэ мөн чанар нь гарч ирж байгаа юм л та. Жинхэнэ мөн чанар нь тэнцэнэс ингээд танигдчихж байгаа. Тэгэхээр ууртай хүн жолоо барьна, жолоо барьна гэдэг бол тэгэл нөгөө нэг хариуцлагагүй байдлыг үүсгэх, замын хөдөлгөөнд ямар ч сөрөг аюултай эрсдэлтэй зүйлийг үүсгэх нөхцөл байдал нь бийжээд байгаа юм л та. Хариуцлагатай аюулгүй жолоо барьна гэдэг өөрөө өнөөгийн нийгэмд асар их чухал байна. За нийгэм дээр тэр дурддагдаад байгаа цагдаагийн
одоо нөгөө замын цагдаагийн газраас гаргасан статистик тоо баримтууд, аимшигтай зүйлүүдийг ингээ харж байхад бол зөндөө олон ийм мухай одоо сэтгэл сэрд хийлгэнээр ийм үйл явдлууд болж байгаа. Тэгэхээр энэ нөхцөл байдлын эсрэг ирчүүдийг илүү хариуцлагатай байх, ухамсартай байх энэ нөхцөл байдал соёл сургана гэдэг бол өөрөө хүн болгоны хувьд энийг сорно гэдэг бол өөрөө чухал байна. Тэгээд одоо жолооч болно гэдэг бол нэг талдаа та зүгээр ингээл нэг машин барайл өөрийнхөө амьдралд хэрэгтэй зүйлийг хийгээл нийтийн тээврээр явахгүй нэг машин дотор ингээл сайхан байна гэдэг ерөнхий юмыг ингээд харах биш. Жолоо барина гэдэг чинь өөрөө хөл амьдралын зааг дээр явж байгаа. Өөрийнхөө амь насыг төдийгүй бусдын амь нас, эрүүл мэнд, за дээрэс нь эд хөрөнгө маш олон зүйлийг та тээж явж байгаа. Тэгэхээр энэ нөхцөл байдлыг бодож аль болох хяналттай, уур уцааргүй, нэрвгүй, стрессгүй замын хөдөлгөөн авах нь чухал. Тэгэд Монгол дуурдаг хамгийн одоо чирти чимээ, юуны чимээ гэдэг сигналын чимээ байдаг шүү дээ. Унтах гал ингээл цонхон голгочвол ингээд хөвж яхад цонхон дээр сигналт нь маш хүчтэйгээр директигээл хурдлаар тавих нь. Энэ бүхэн чинь өөрөө ингээд маш их одоо төвөгтэй байдлыг бий болгодог. Тэгэхээр энэ нөхцөл байдлуудыг бодож, анзаарч, ажиглаж аль болох сайн жолооч байх нүүдлийг, сайн жолооч байх алхмыг өнөөдөр урмын ялгаа төлөвлөгөөр дамжуулаад бүхий л ирчүүд манаас хийгээсэй гэж хүсэж байна. Нэг үннийг хэлэхэд зам дээрх соёлоос тухайн хүний хүмүүжил харагддаг. Тэр хүн ямар хүмүүжилтэй хүн бэ гэдг нь тэр замын хөдөлгөөнд хэрхэн оролцож байгаагаас хамаардаг. Урдууч нэг хүн одоо дөрөнгөө дараад яваад орлоо гэж бодоход тэрний ард та ямар зан ааш гаргаж байна. Энэ чинь л таны жинхэнэ мөн чанар, жинхэнэ зан чанар. Та бусдын урдуур ямар ч одоо дөрөнгүүгээр, дохио өхгүйгээр дайраад орж ийн гэдэг чинь энэ чинь таны жинхэнэ мөн чанар. Би явна би яарч байгаа гэсэн ийм нөхцөл байдалтай маш олон хүмүүс ингээд зам дээр одоо зогсож байна. Тэгэхээр би биш бид гэдэг нөхцөл байдлыг одоо замын хөдөлгөөн дээр нөгөө бусад улсуудын мөрөлдөг та би та гэдэг дүрмээс авахуулаад хүлээцтэй мэдээж одоо сая 600 гаруй мянган хүн амтай төлөвлөлт багтай ийм замтай ийм зам дээр ингээл маш олон машинууд ингээд гарахаар тал талаасаа уул зурууд бөглөрн төгжрөл үүсэлгүүл явах. Тэгэхээр нөгөө улс их орныхоо нөхцөл байдлыг бодоод өөрийнхөө цагийн менежментийг зөв хийгээд ямар цагт ямар зам төгжрөлтэй байдгүй төгжрөлгүй байдгүй гэтгчлэн маш олон зүйлийг тооцоолох нь өнөөдрийн одоо замын хөдөлгөөнд оролцож байгаа жолоо барьж байгаа хүмүүсийн хувьд их чухал байна л да. Тэгэхээр энэ цагийн менежмент байхгүйгаас үүдээд нөгөө нэг хоцрох гээд яардаг. Энэ нөхцөл байдлууд чи эргээд л нөгөө нэг өөрийнхөө болон бусдын аюулгүй байдалд ноцтой одоо хохирлыг учруулах хэмжээний иймэрхүү нөхцөл байдлуудыг үүсгэдэг. Тэгэхээр болж өгвөл машин барихтаа хариуцлагатайгаар барих нь чухлаа гэдгийг би энэ чинь онцлог хэлээд байна. За тэгэхээр урмын алхаа нэвтрүүлгийн өнөөдрийн сайн жолооч гэсэн сэдвтэй холбоотойгоор уялдаатайгаар та бас өөрийнхөө хэлэх үгийг, ярих зүйлийг за нэг ялангуяа түрүүний бодит түүхтэр тулгуурласан байдлаар бүсгүйн бичсэн энэ нөхрийн одоо жолоо барихтаа хийдэг үйлдэлүүд энэ нөхцөл байдлуудыг дүгнээ та бас юу гэж хэлэхээр байна. Энэ бүхнийгаа лайв стриминд доор коммент хэсэгт нь үлдээгээрэй гэж хэлэх байна. Жолоо барих чадвар бол эр хүнийг тодорхойлдоггүй. Харин хариуцлага нь эр хүнийг тодорхойлдог. Энийг маш сайн бодоорой. Тэгээд би бол ингээл ур чадвартай гэдэг байдлаар, би бол одоо сайн жолоо барьдаг гэдэг байдлаар, би бол илүү хурдан давхдаг гэдэг байдлаар биш. Ерөөсөө хэр хариуцлагатай хүн бэ? Жолооны ард суугаад та өөрийнхөө амь насыг хариуцж байгаа. Магадгүй ард чинь зорчигч байгаа бол, хажууд чинь эхнэр хүүхэд гэр бүл чинь байгаа бол тэр хүмүүсийн амь нас эрүүл мэндийг та хариуцж явж байгаа. Тэгэхээр энэ том агуулгыг, энэ том хариуцлагыг хүлээж байна гэдэг чинь өөрөө чухал байхгүй. Хурдан явах чадвар биш ээ. Харин эсэм минь хүрэх газар очих нь хамгийн чухал. Энэ л бол одоо хамгийн чухал хариуцлагатай
чадвар хүн. Тэгэхээр энэ чадварыг өөртөө суулгана гэдэг бол өнөө цагийн эрчүүдийн хийх ёстой хамгийн чухал зүйл байна. Тэгэхээр урмын алхаа нэвтрүүлгээр дамжуулаад өнөөдөр яг энэ чухал зүйлүүдийг маш олон хүнд хүргэж, маш олон хүнд түгээж, үүгээр дамжуулаад магадгүй одоо замын хөдөлгөөнд хариуцлагатайгаар оролцдог маш олон эрчүүд нэмэгдээсэ гэдэг энэ уриалгыг л урмын алхаа нэвтрүүлгээр түгээх гэдэг байна. Аавыгаа, ахыгаа, хүүгээ, хүргэнээ, эрэгтэй дүүгээ тэр жолоо барих эрхтэй үнэмлэхээ автсан. За тэгээ дээрэс нь замын хөдөлгөөнд оролцохдоо сайн байж чаддаг тэр хүмүүсийг та онцлоод бичээд өгөөрэй. Мишн хийгээд бичээд өгөөрэй. Энэ хүн өнөөдрийн нэвтрүүлгийг намайг юун дээр мишн хийж өгöd харсан чинь яг ийм нэвтрүүлэг байж таараад ингээд үзсэн чинь ийм дээр гээд тэгэх юм бол тэр хүнд урам зориг очиж штэ. Урам зориг өгөгдөнө. Тэгэхээр иймэрхүү өгөгдлийг явуулж илүү хариуцлагатай олон жолоочийг бий болгох үүднээс та өнөөдрийн нэвтрүүлгийн доор өөрийнхөө дотны бүсд байдаг тэдгээр хүмүүсийг мишн хийгээд сайн жолооч байсан, жолоо барьж исэн тэр нөхцөл байдлуудыг нь магтаад урамшуулад өгөөрэй гэж хэлэх байна. Тэгээд ер нь бол нөгөө зам дээрх уур хилэн, зам дээрх дүрм зөрчсөн байдал энэ бүхэн чинь нэгэн секундэд одоо паг гэл үүсдэг зүйл. Замын хөдөлгөөний одоо ихэнх аваар осол нөхцөл байдлуудыг харж байхад паг гэл нүд өрмөхийн зур. За 1-3 секунд л гэж яриад байгаа юм л да. 3 секундэд л паг гэл осолддог гэж. Тэгэхээр энэ 3 секундын энэ асуудал чинь магадгүй нэг хүнийг насан туршид нь одоо харамсуулах энэ нөхцөл байдлыг үүсгэн шүү дээ. Тэгээ нэг ялангуяа одоо зам дээр хөдөлгөөнд оролцож байгаа явган зорчигч гэсэн өөрийн гэсэн үүрэгтэй шүү дээ. Тэгэхээр энэ үүрэг гэдэг зүйл бол өөрөө таны хүлээсэн хамгийн чухал одоо биелүүлэх ёстой. Нийгмийн харилцаанд орж байгаа бол та үүргээ биелүүлнэ гэсэн. Жолооч хүн ч гэсэн замын хөдөлгөөнд явганаар оролцож байгаа явган зорчигч шилсэн за мопед унж байгаа нөгөө сураан унж байгаа скутер унж байгаа энэ бүх хүмүүс нийгмийн харилцаанд ингээд замын хөдөлгөөнд оролцож байгаа бол нөгөө нэг үүргээ мэддэг байх. Эрхээ мэддэг байх. Замын хөдөлгөөний дүрмээ мэддэг байх. Энэ бүхэн ч нөө чухал байгаа юм. Тэгээ өнөөдөр бид нэр дүрмийг зөрчих гэж гэдэг хандлагаар биш. Дүрмийг сахидаг байвал нийгэм маань илүү сайхан болох гэдэг. Нэг хүн ингээл давхар зураасаар дагж ирэх гээл нэг хоёр игнийг тэр чигээр ингээд хаагаа зогсчиход нөгөө талын урсгал за тэгээ тэр дундаа юу яаж байгаа байхгүй. Тэр нэг ирэх гэж байгаа. Яг зураад эргээд амраараа орцсон байгаа тэр нөхцөл байдал. Тэр игнээ ингээд тэр чигтээ бүгдээр төвжрэл үүсэх юм тохиолдол нөгөө хиймэл төвжрэл гэж яриад байгаа тийм. Энэ бүхэн үүсэх нөхцөл байдлууд ингээд зам дээр бодитоор тохиолдод байна. Тэгэхээр болж игэл ингээд дүрмээрээ бай. Жижигхэн гэсэн дүрмүүдийг сахидаг бай. Тэгээ замын хөдөлгөөний дүрмүүдийг ер нь бол нөгөө жолооны курс сууж явахдаа сурсан шүү дээ. Магадгүй одоо тэр тэмдэглэнүүдийг мэддэг байх шаардлагатай байна. Тэмдэглэгээнүүдийг анзаардаг байх шаардлагатай байна. Хяналттай жолоо барих нь өөрөө чухал байна. Тэгэхээр жинхэнэ эр хүн гэдэг бол хурдыг биш харин хяналтыг чухалж байна. Хяналттай байж аюулгүй жолоодно гэдэг бол замын хөдөлгөөнд оролцож байгаа бүхэн л эрчүүдээр үнэхээр чухал байна гэдгийг онцлмаар. Тэгээд зарим хүмүүс одоо нөгөө дүрмээс одоо дүрмийг зөрчинө гэдэг нь дүрмийг одоо нөгөө нэг давчилсан тойрсон хэлбэрээр л одоо ойлгоод байгаа юм л да. Ингээ явчвал илүү давчхан, ингэчүүл илүү амархан хялбархан гэдэг үүднээс ингээл нөгөө нэг давхар зураас давах мэтийн үйлдэлүүдийг хийдэг, дүрмийг зөрчих гэх мэт үйлдэлүүдийг хийдэг. Тэгэхээр дүрм зөрчин гэдэг чинь өөрөө та болохгүй зүйлийг л хийж байгаа гэсэн үг. Болохгүй зүйл гэдгийн ард юу яригдж байгаа вэ гэхээр хуулийн хүрээнд танд хариуцлага хүлээлгэх ийм хэмжээний юм явуулж байгаа. Тэгэхээр энэ нөхцөл байдлыг аль болох ухамсарлаж, ойлгож, эрүүл аюулгүй байдлаа бодож замын хөдөлгөөнд оролцсон гэдэг өнөө цагийн жолоочдын хувьд их чухал байна. Түрүүн би хэлсэнчлэн нэг буруу шийдвэр гаргахад зөвхөн таны амьдралыг биш,
бусдын амьдралыг өөрчилдөг. Энэ нэг буруу шийдвэр. Энэ нэг буруу шийдвэрээс болж нэг гэр бүл өнчирдөг, уйлдаг, нос нулимстайгаа утгалдаг. Магадгүй нэг хүний амьдрал оронгоор ирдэг. Таны амьдрал ч гэсэн оронгоор ирдэг. Тэгэхээр энэ нөхцөл байдлыг бодож аль болох ухамсартай, хариуцлагатай, хяналттай жолоо барих нь өөрөө чухал байна. Тэгээд ингээд Facebook, сошиал орчныг харж байхад бол ингээд янз бүрийн замын хөдөлгөөний дүрм зурчиж байгаа фактуудыг тэнцээ нийтэлж байна. За энэний ард ерөөсө зохицож байгаа хамгийн гол өнцөг нь юу вэ гэдгээр нь уурын сэтгэл зүй, ууртай байдал дээрээ тулгуурлаад нөгөө үнтэйгээ би чи гэж жолоогоо би нөгөө мошигж байгаа юм байдал. Тэгэхээр тэр хүн яарж байгаа, тааж гисэн яарж байгаа. Хоёр таг гэд ингээд тулаад байж ирснаас газ нэгийгээ урдуураа оруулаад нэг нь артаа гараад ингээ явчвал илүү их амархан болох гэдэг байна. Тэгэхээр энийг ойлгохгүйгээр зөвхөн би явна гэдэг хандлагыг ерөөс үүсгэж байна. Тэгээд замын хөдөлгөөн дээр бол одоо жолоо барихад эрчүүд, эмэгтэйчүүдийг бодвол хамаагүй нөгөө маневр сайтай, самбаачлах хурд сайтай байдгаа гэж ярьдаг. Энэний гол онцлог учир шалтгаан юундаа байдаг вэ гэхээр нөгөө тархины бүтэц байдаг л да. Эрэгтэй хүний тархи яаж ажилладаг вэ гэхээр эрэгтэй хүн тархиныхаа урд ба арын хэсэг хоорондох төлөв ашигладаг. Энэ нь болохоор нөгөө орон зайн баримжааны хувьд илүү их сайн гэсэн. Тийм учраас эрчүүд нөгөө замын хөдөлгөөнд оролцоход эмэгтэйчүүдээс илүү нөгөө ур чадвартай маневртай, самбаачлахтай байдаг. Тэгэхээр энэ нөхцөл байдлуудыг хэдийгээр би ийм чадвартай ч гэсэн ийм чадвартай байна гэдэг нь дүрм зурчин гэсэн үг биш. Ийм чадвартай байна гэдэг хурд хэтрүүлнэ гэсэн үг биш. Ийм чадвартай байна гэдэг нь бусдад үл хөндлөсөн, бусдыг дорд үзсэн ийм хандлагыг үүсгэнэ гэсэн үг биш ээ. Тэгээ энэ дээр ярих ёстой нэг чухал зүйл нь юу вэ гэхээр замын хөдөлгөөнд оролцож байгаа эмэгтэйчүүдийг эрчүүдийн хувьд жоохон буруутгасан, даапаалсан ийм өнгө аясаар ярих гэдэг, хандах гэдэг. Тэгэхээр ингэхгүй байхыг хичээгээрэй. Хүн болгон тань шиг ур чадвартай биш штэ. Энэ зам дээр оролцож байгаа, хөдөлгөөнд оролцож байгаа маш олон машин дотор бүгдээрээ яг тантай адилхан ур чадвартай, тантай адилхан орлон жил жолоо барьсан дуршлагатай, тантай адилхан зам дээр үнэхээр сайн явж чаддаг тийм жолооч нар энэ ч бүгдээрээ байхгүй шүү дээ. Тэр дунд магадгүй дөнгөж сурж байгаа шинэхэн суралцагч байна. Магадгүй тэр замын хөдөлгөөнд оролцоход тухайн өдрийн нөхцөл байдлаасаа холбоолаад яг тантай адилхан одоо стресстэй бухимдалтай хүн байна. Чадварын хувьд, сэтгэл зүйн хувьд ялгаатай. Магадгүй гэр бүлд нь асуудал тохиолдсон хүн байна. Магадгүй бүр аз жаргалтай нэгэд явж байгаа ч юм байна. Маш олон хүн тэр замын хөдөлгөөнд чинь олон өнгөөр оролцож байгаа сэтгэл хөдлөл. Тэгэхээр энэ бүх нөхцөл байдлуудад байж байгаа гэдгийг бодож мэдрэгээр соргогоор зөвхөн та явна гэсэн ойлголт биш ээ. Би бусдуугаа явуулъя. Би дараад нь явъя гэдэг энэ хүндлэлтэй зарчмыг баримталж харилцсан гэдэг өөрөө чухал. Гэхдээ нөгөө талдаа ингээл үргэлж бусдыг оруулаад байдаг биш. Нөгөө замын хөдөлгөөний соёл буюу та би та нэг нэгээр ээлжилж ордог. Одоо туслах замаас гол замаас гэдэг зарчмаар ордог. Энэ нөхцөл байдлыг монголчууд өөрсдөө ингээд сурна гэдэг өөрөө чухал байна. За сүүлийн үед бол одоо нөгөө замын хөдөлгөөнд орж байхад би нэг зүйлд их талархдаг байхгүй. Одоо хөдөө орон нутагт ингээд сургалт хийх гээд явдаг. Тэгээ сургалтаа хийчээд орой буцаад авхин. Тэгээ мэдээж нөгөө жоохон ядралтай байна. За ингээд явж итэл урталт нэг том тэрэг яхахгүй тэгэлждэг байхгүй. Нөгөө ачаа ачдсан том тэрэг мэдээж урд явахгүй ш. Тэгээд тэр үед нөгөө том тэрэгний жолооч надад гүйцэж төрүүлэх боломжийг олгодог энэ нөхцөл байдалд их талархдаг. За одоо машин ирж шүү гэж ийшээ төхөөгөө өхөөл. За одоо машин байхгүй нь яв гэж ийшээ төхөөгөө. Энэ нөхцөл байдал үнэхээр нөгөө баярлалдаг. Тэгэхээр яг ингэж жолоо барьдаг, ухамсартайгаар хариуцлагатайгаар жолоо барьдаг, том тэрэг барьдаг жолооч нартаа үнэхээр талархаж байгаагаа энэ ташрамтаас хэлэхгүй байхаа аргагүй. Магадгүй радиогоор сонсож байгаа бол яг ийм жолооч нар бол үнэхээр хариуцлагыг үүрч авдаг. Тэр машиныг одоо ингээ барай явна гэдэг чинь тэр машин дотор чинь хүний эд хөрөнгө байгаа. Тэр машин чинь өөрийнх нь эд хөрөнгө. За нөгөө талдаа хэдийгээр удаан явж байгаа ч гэсэн удаан хугацаанд тэр хүн ядарсан ч гэсэн төвчээртэйгээр ингээ явж гин гэдэг чинь тэр эр хүний дэсвэр хатуужил энэ бүхнийг одоо магтахгүй байхаа аргагүй шүү. Тэгээд ер нь бол тээврийн жолооч аав гайл нөгөө дуунаас өксүүлээл ер нь бол тээврийн жолоочдыг
монголчууд ер нь бол их дээдлдэг, хүндэлдэг гэж би хувьдаа боддог. Манай нэг хоёр найз байдаг, хоёулаа дуучин. Тэгээд тэр хоёр дуучин найз маань яадаг вэ гэхээр хоёулаа тээвэр хийдэг. Тэгээд тэр хоёрыг ингээ харж байхад бол ингээл хэдийгээр урлагийн хүмүүс ч гэсэн амьдралаа залгуулахын тулд ингээд явж байгаа нөхцөл байдлыг харахад за тэгэл хаяа ингээд таарад мэдлээд ойр зүрийн юм ярихад нөгөө машин эвдэрсэн хүн чинь тэгэл нөгөө за ямар явж ирвэ яав гэв тэгэхээр тэгсэн гэл нөгөө явсан түүхүүд ярьдаг ш нь хальтал туваалцдаг. Тэгээ энэчнээс нь ингээл харж байхад үнэхээр төсвөртэй төвчээртэй энэ бол нөгөө эр хүний хийдэг хамгийн чухал ажил шүү гэж хэлэхээр те. Тэгэхээр энэ мэтчлэн одоо нөгөө зөвхөн сөрөг талыг нь олоод хараад шүүмжлээд буруутгаад зэмлээд байх биш. Эрэг талыг хэдүүлээ олж харцгаая. Маш олон сайн жолоочд Монголд зөндөө байгаа. Дөрмээр явдаг, урдаа хэтрүүлдэггүй, за нөгөө талдаа бусдад хүндэлтэй ханддаг, жолоо барихтаа хяналттай байдаг ийм олон эрчүүд байгаа. Магадгүй одоо хизээч жолооны ард утсаа оролддоггүй эрчүүд хүртэл байгаа. Тэгэхээр энэ нөхцөл байдлуудыг илүү сорчлон төөж, урмын алхам нэвтрүүлгийн доор та коммент хэлбэрээр, сэтгэл хэлбэрээр монгол эрчүүдтэй урам зориг өгсөн байдлаар бичиж илэрхийлнэ гэдэг бол өөрөө тэр эрчүүдийг урамшуулж дэмжиж илүү одоо хариуцлагатай, илүү анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцох хүсэл тэмүүллийн өдөөнөө. За нөгөө талдаа магадгүй энийг сонсож байгаа дүрм зөрчдөг байсан жолооч нар бас нэг бодож хоёрыг тунгагаасай. Дүрм зөрчихгүй байх алхмыг хийж чадчихвэл энэ урмын алхаа нэвтрүүлгийн хамгийн гол зорилго. Тэгэхээр урмын алхаа гэдэг энэ нэвтрүүлгийн утга санаа, энэ нэвтрүүлгийн арга тактикаар та өөрийнхөө эргэн тойронд байдаг бүх эрчүүдэд зөөр нөлөөлөх гэдэг үзээрэй. Шүүмжилж буруутгах биш, харин урамшуулж магтах гэдэг энэ тактикийг та өөрийнхөө ойрын хүрээнд байдаг бүхий л эрчүүдтэй харилцахдаа хийгээд үзээрэй, хэрэгжүүлээд үзээрэй, бүсгүйч үгүй. Тэгэхээр эн чинь өөрөө эргээд нөгөө эр хүнийг илүү их зөвөр, илүү их хүсэл, зориг, тэмүүлэлтэйгээр зөв талаасаа зөв тийшээ явах энэ нөхцөл байдлыг үүсгэдэг хамгийн гол зүйлүүд нь нэг шүү. Түрүү хэлсэн зам дээрх соёл бол хүний дотоод хүмүүжлийн толио гэж. Уурлаж бухимдана гэдэг бол хүнд байдаг зүйл. Уурлах ёстой зүйл дээр уурлах. Гэхдээ уурамч нь хэмжээ хязгаар гэж байх ёстой шүү дээ. Бид нэр хүний нийгэмд амьдарч байгаа учраас хүний нийгмийн соёлыг, хүний нийгмийн хуулийг, ёс зүйг мөрдөн мушгина гэдэг чинь өөрөө чухал. Магадгүй бид нэр ууралсан ч гэсэн ингээд бусдын эд хөрөнгийг хохирохоор, бусдын сэтгэл зүйг, бусдын тухайн өдрийг, бусдын тухайн үеийн хандлагыг буруугаар хийдэн гэдэг чинь өөрөө хамгийн том байж болохгүй зүйл байна. Магадгүй та ууртай байж болно. Гэхдээ та тэрэндээ хяналттай байх хэрэгтэй. Тэр ууралсан уурчин магадгүй гэр бүлээс үүдэлтэй, гэр бүлийнхээ хүнтэй зөрчилдөж зам дээр гараад ирсэн чинь нэг хүн тэгэл ахаал уурчин бүр ингээл дэгдэл зөв зүгээр явжсэн нэг хүнийг уурлуулаад ингээл бүх зүйл дээр нөгөө нэг буруу зүйлийг өрөөд авах шаардлагагүй. Та юунаас болж ууралсан тэр уураа намж байгаа дард сур. Яагаад энэ нөхцөл байдлыг би хяналтанда байлгах ёстой. Хяналтаас гарсан уур гэдэг бол тэр жигтэй аюулыг бүхэл талбар дээр тарьдаг. Бүхэл талбар дээр. Тэгэхээр энэ бүхнийг бодож аль болох хяналтайгаар жолоо барина, удирдлагатайгаар жолоо барина гэдэг энэ нөхцөл байдлыг бүхий л эрчүүд маань ухамсарладаг байгаарай. Ямар ч нөхцөл байдалд та өөрөө би соёлтой жолооч бай, сайн жолооч бай гэдэг энэ нөхцөл байдлыг бий болгох нь чухал. Бусад хүмүүс соёлгүй сайн биш байж болно шүү дээ. Хүний олон сайнтай муутай, уул юм урттай богинтой гэдэг чинь тийм. Бусад хүмүүс сайн биш байж болно. Гэхдээ та тэр олон сайн бишүүдийн дунд сайн байх гэдэг чиглэл үзэлтэй. Яагаад болохгүй гэж. Салхи хаашаа хамхуул тийшээ гэдэгчлэн бусад хүмүүс дүрм зөрчиж би зөрчин гэдэг хандлагаар биш. Бусад хүмүүс зөрчиж л байг. Гэхдээ би нэг хүнд зөв үлгэр дураа хэллээ.
зөв зүйлийг үзүүлээд дүрмээр яваа гэдэг. Энэ хандлагыг бий болгох гэдэг чинь өөрөө чухал. Түрүүн би хальт яриад өнгөрцсөн нөгөө тухайн хүний өдрийг алдаг тухай ярьсан тийм. Нэг уурлаад стресст нэг ялангуяа хар өглөөгөөр уурлаад стресст гэдэг бол тэр өдөржингөө тухайн нөхцөл байдлаас улбаатайгаар нөгөө ууртай бухимдалтай байх, таагүй байх сэтгэл зүй дэвсэгдчихдэг. Тэгэхээр болж өгвөл өглөө тайван амгалан жолоо барьж, яаралгүй, сандралгүй, оройн сайхан эрт унтаад, өглөө нь ажиллаа эрт төлөвлөөд, цаг хугацаанд гараад, замын төвлөрөлөө тооцоод, ингээд нэг амьдралдаа илүү төлөвлөгөөтэй хандах нь өөрөө чухал байна л да. За тэгтэл нөгөө орой унтахгүй утсаа скролдож, хэвтэж шүн нойр дутуу онцоод, өглөө сэрүүлгэндээ хам хум халт холт сэрээд, унтраан байж арай гэж сэрээд, за тэгэнгүүтээ үргэлжлүүлээд нөгөө нэг стресстэй байдал нь зам дээр гарч ирээд зөв зүгээр явж исэн хин нэгэн хүнийг уурлуулад за тэгээд эргээд нөгөө нэг хин нэгэн хүний өдрийг алах ийм нөхцөл байдлыг хязгаарч хөтлөө үүсгээрэй. Та замын хөдөлгөөнд оролцсон. Гэхдээ таны оролцоход хэрэгжүүлэх ёстой, хийх ёстой чухал зүйл бол би ямар ч нөхцөлд бусдад хүндлэлтэй ханднаа гэдэг юм нөхцөл байдлыг үүсгэх нь чухал. Тэгээд энэ уурандаа сигналддаг асуудлыг бол одоо бүр ингээд болох хэрэгтэй байгаа юм аа. Одоо ингээд Солонгост явж байхад бол сигналын дуу тун ховор сонсон шүү. Тун ховор сонсон. Замын хөдөлгөөнд оролцож байгаа хүмүүс болж өгөөл нэг тэгэн сигнал дараа бам гэдэг байна. За Монголд бол баг одоо ингээд нэг төвжрэлтэй, стресстэй тийм үед нэг замын хөдөлгөөний оргил ачааллын үед бол яг тэр замын хажуугаар алхаж байгаа хүмүүс тэр сигналын чимээ ямар муухай байдаг гэж хүний жихний нөгөө нэг децибел даах чадвар гэж байгаа шүү дээ. Автобусны сигналны дуу, машины сигналны дуу, энэ бүхэн чинь хүний нөгөө нэг сонсголыг бүр ингээ бүүн гэд бүр эцэстэн тултал явуулах хэмжээний нөгөө сүмний сонсголт хортой хэмжээний ийм дуу гаргаж байгаа. Та сигналт нь гэдэг бусдын эрүүл мэндэд хүртэл ингээ сонсголын хувьд ингээд сөргөөр нөлөөлөх ийм мэдрэмжүүдийг ингээл үүсгэж байна гэсэн. Эцэст хүн өөрийгөө бодоод байгаадаа биш. Та өөрийгөө бодоод байна л гэж бодож байгаа. Би л явах ёстой, би л ингэх ёстой, би л амьдрах ёстой гэж байгаа. Тэгвэл та өөрийгөө бодоод байгаа энэ нөхцөл байдал чинь та хүний нийгмийн нэг хэсэг, нэг эдис байж чадахгүй байна л гэсэн үг шүү дээ. Хүний нийгмийн нэг эдис, нэг хэсэг байхын тулд хүний нийгмийн дүрмийг, хуулийг мөрддөг байх нь өөрөө чухлаа. Энийг маш сайн бодох хэрэгтэй. Магадгүй араатай амьтан байсан бол араатай амьтан шиг л ажиллах байх, аяглах байх. Тэгэхээр нээрэн одоо шулуухан хэлэхэд зарим тохиолдолд бол ингээд яг араатай амьтан шиг ийм ажиллаад байгаа, аяглаад байгаа нөхцөл байдлууд бол байгаад байна. Тэгэхээр үүний эсрэг би танд ятгалгийг өгөх гээд байгаа. Би таныг ухуулах гээд байгаа. Та болж өгвөл яг энэ нөхцөл байдалтай хяналт тавиа. Сайн жолооч байх тэр дүнг авах гээд үзье. Хичээгээд үзье. Энэ бол таны л бүтээх ёстой, таны л бий болгох ёстой хамгийн чухал дадал хэмжил. Энэ бүхнийг л маш сайн бодох хэрэгтэй байна да. Тэгээд эр хүн ямар ч нөхцөл жолооны ард сууж явахдаа хяналтаа алдна гэдэг бол тэгэл тэр жигтэй тухайн хүнийг магадгүй одоо үхэлдэж хүргэж болох ийм сөргүүр дагавар. Энэ бүхнийг тунгаагаарай. Жинхэнэ эр хүн жолоо барихдаа хурдаараа гайх болдог. Харин амнаас хамгаалдаг. Машин барина гэдэг зөвхөн өөрийгөө биш. Арын суудлын дээр сууж байгаа, замын хөдөлгөөн дээр одоо явгнаар оролцож байгаа бүхэл хүмүүсийн эрүүл мэнд амь насыг авч явж байгаа. Тэр хүмүүсийг эрүүл байх уу? Эсвэл тэрэгцэнээр суулгах, эсвэл энэ дэлхийгээс явуулах хүртэл тийм сөрөг нөлөөг бий болгож болох тийм тал бий. Тэгэхээр аль болох нөгөө түрүүн ихэнд хэлсэн зүйлүүдийг дахиад би танд хэлье. Энэ бол нөгөө энэ хэлээд байгаа зүйлүүдийг би өөрөө мөрдөхийг хичээдэг, өөрөө замын хөдөлгөөн дээр соёлтой байхыг хичээдэг. Иргэнийхээ хувьд хэлж байгаа. Бусдад зам тавьж өгөө. Би бол бусдад зам тавьж өгдөг. Нэг ялангуяа дохио өгсөн хүмүүсийг би дуртай наргагүй оруулдаг. Уурлахгүй жолоо байна.
өөрийгөө хян удирд магадгүй одоо жолоо барьж явахдаа бас бити оролтоо. Яг энэ нөхцөл байдал бол өөрөө маш их хэцүү байдлыг бий болгодог ш. Нэг ялангуяа одоо ингээд яарцсан явж байгаа үед нэг хүн ингээд уртал гэрэл асчаад байхад уцаа оролдоод машин дотроо суугаад байгаа нөхцөл байдлыг харахад айгүй тийм ундууцлыг хөдлөгдөх шүү. Тэгэхээр жолоо барьж явахдаа уцаа оролдох болоо. За нөгөө талдаа уусан бол жолоо хизээж битгий барь. Хурдаа битгий хэтрүүл. Хурд гэдэг бол өөрөө өхөл шүү дээ. 80 км/цаг хурдтай давхиж жагаад урдуур нэг юм ороод ирлээ. Тэр хүн торомзондороо гიშгээд ингээд зогсоход 20 м хол явдаг. Тэгэхээр энэ 20 м гэдэг чинь хэр хугацаа? Яг энэ хүртэл байх тэр хугацааг чинь тодорхойлоод томьёолоод нөгөө нэг 80 км/цаг хурдтай явах зам дээр 80 км/цаг хурдтай явах энэ дүрмийг барим гэдэг чинь өөрөө чухал байгаа байхгүй. Тэгэхээр эдгээр энгийн зүйлүүдийг өөрийнхөө амьдралд жолоо барихдаа замын хөдөлгөөнд та дадуулаарай, хэвшүүлээрэй. Тэгэл толь шиг зам дээр бол гიშхгүй яадгийн гэдэг байдлаар ингээл ханддаг. Гай газар доороос гэдэг юу ч тохиолдож болно. Нэг нүх гаргаж ирээд эвгүүд дарахтал машин чинь тэр чигээрээ өнхөрөх тийм нөхцөл байдлыг үүсгэж болно шүү дээ. Нөгөө салхины зүсэлт, магадгүй техникийн бүрэн бус байдал, юунаас ч үүдэлтэйгээр ямар ч гайтай зүйл тохиолдож болно. Тэгэхээр энэ бүх эрсдлийг бодож аль болох сайн жолооч байхыг та эрхэмлээд үзээрэй. Тэгээд сайн жолооч болохын тулд та энэ 5 алхмыг амьдралдаа замын хөдөлгөөнд оролцож байхдаа өдөр болгон дадуулах гээд хэвшүүлэх гээд үзээрэй. Нэгдүгээр яарах үедээ тайван бай. Тайван бай. Яарад ингэснээсээ болоод л юм хийдэг. Тэгэхээр яарсан ч гэсэн тайван байж сур. Яарсан шийдвэр бол хамгийн аюултай. Яарал энтлийг нэ явж ингээл газ стартл нөгөө нэг араас нь орж ирж байгаа машин бас л яарч явж байгаа шүү дээ. Бас л гэрлээр амжих гал явж байгаа. Тэгэл тэрнтэй мөргөлдөөл нөгөө нэг яарснасаа нөгөө эсэн юм болж байгаа. Нөгөө төдийг харж 4 хоног гэвчээр нэг машины урд орсон ер нь бол тэгэл ялгаагүй шүү дээ. Үсрээл нэг 3 алхмын цаана наанд байна л гэсэн үг шүү дээ. Тэгэхдээ нөгөө 3 алхмын яг өмнө гарах гал 3 алхмын хойно орохгүй гэл ингэж эхэлдээд байх биш. Аль болох тайван. Яарсан ч гэсэн тайван байж шийдвэрээ маш сайн хяналттай гаргах нь чухал шүү. За ууртай үедээ битгий жолоо барь болж өгвөл. Сэтгэл хөдлөл нэг ялангуяа уурын сэтгэл хөдлөл гэдэг зүйл бол жолоо барьж байгаа хүнд эрсдэлтэй нөхцөл байдлыг яхаарахгүй үүсгдэг шүү. Дараагийн хэлэх 3 дахь чухал зүйл бол замын хөдөлгөөний дүрмүүдийг мөрдөө. Хинч харахгүй байсан мөрд. Ямар нэгэн камер байхгүй байсан ч мөрд. Цагдаа байхгүй байсан ч мөрд. Энийг яагаад мөрдөж байгаа вэ гэдэг гол зүйлийг ойлго. Энэ бол өөрөө их чухал шүү. За утсаа оролдож жолоо битгий хизээч битгий барь. 1 секунд анхаарал сарнихад нэг хүний амьдралыг хормыг болж болно. Нэг ялангуяа за одоо тэр зогсож байгаад гэрлэн төхөн дээр зогсож байгаад утсаа хальт хардгийг бол яг өгөн тэгж болохгүй л дээ. Тэрийг бол одоо яг үе яг шаардлагатай гинтийн дуудлага мессеж зарим нэг юм яг цаг тухайд газ амжуулаад хийж болно. Гэхдээ яг жолоо бариад ингээд хурдтай явж байгаа үедээ жолоо бариад явж байгаа үедээ нэг утсаа дуудлага авах, утасныхаа нотификейшнийг шалгах гэл маш олон юм муухай эрсдэлтэй аюултай нөхцөл байдлуудыг хийх гэдэг. Тэгэхээр эдгээр нөхцөл байдлуудыг хизээч битгий хийгээрэй. За 5 дугаар хамгийн чухал зүйл бол энэ бол миний эрхэмлдэг хамгийн чухал зүйл. Мөрддөг хамгийн чухал зүйл. Хаашаа ч явж исэн, ямар ч яаруу байсан би энэ зүйлийг маш их боддог. Тэгээд нөгөө дүрмээ барих гэж хичээдэг, сайн жолооч байх гэж хичээдэг. Тэгэхээр энэ ямар зүйл вэ гэхээр намайг ард мань хүлээж байгаа эхнэр хүүхэд байгаа шүү. Энэ бодол намайг яг дүрмээр явахд хүргэдэг. Аливаа зүйлийг мөрдөхөд хүргэдэг. Намайг ард хайртай хүмүүс маань хүлээж байгаа. Тэгэхээр би эсэн минь давилгүй очих ёстой гэдэг энэ бодол
хүнийг хамгаалдаг юм шүү. Энэ бол яг миний өөрөө хийдэг зүйл, хэрэгжүүлдэг зүйл. Тэгэхээр эдгээр зүйлүүдийг та хийгээд хэрэгжүүлээд үзээрэй гэж хэлэх байна. Тэгэхээр очих газартаа одоо эрт очих нь, яарч очих нь тийм чухал биш ээ. Харин аюулгүй хүрхэн чухал. Монголчууд хурдан яваад ирвүү гэж асуудаггүй, эсвэл сайн яваад ирвүү гэж асуудаггүй. Сайн яваад ирвүү л гэж асуудаг шин. Хурдан явах чинь тийм чухал биш. Хэрвээ та сайн жолооч байвал өөрийгөө хамгаалаад зогсохгүй бусдын амьдралыг хамгаална гэсэн үг. Төгсгөлд нь хэлэхэд зам дээрх нэг зөв шийдвэр нэг гэр бүлийг бүтэн үлдээдэг юм шүү. Үүнийг та маш сайн бодоорой. За энэ үрээд урмын алхаа нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарыг жаргаж байна. Өнөөдрийн урмын алхаа нэвтрүүлэгтээ хамт байж сонссон бүхий л хүмүүстээ маш их баярлалаа. Гэр бүлийн радио 104.5-ын урмын алхаа нэвтрүүлгийг та даваа лавг гарагийн 12 цаг 5 минутаас хүлээн авч сонсож лайваар бас үзэх боломжтой. Дараагийн дугаараар эргээд уулзтлаа. Түр баяртай. Эрх хүн тугч барьдаг, тугалж хариулдаг гэдэг үстэй. Хэрвээ туг барин мандаж яваавал амжилтаа дахиад нэг шат ахиулахад чинь бид дэм болъё. Тугал хариулж яваавал ганцаардал өвдөлтөө эдгэх сэтгэлийн дэмийг бид өгье. Монгол эрх хүний дотоод хүчийг сэргээх урмын алхаа нэвтрүүлэг.